сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд энэ 20 минутын хот үзэл баримтлалыг боловсруулсан за ажлын хэсэг баг хамт олонд юуны өмнө бас баяр хүрхэн зүйтэй бах. Тэгээд хүн төвтэй, иргэндээ ээлтэй нийгмийн хүртээ хэмжээг одоо тэгш хүрэхэд нэлээд чухал нөлөөтэй ийм бодлогын баримтчиг гэж бол хувь төлөөлөгчийн хувьд бол үзэж байгаа. За ингээд маш товчхон хэдхэн асуулт байна. За одоогийн байгаа нэгдүгээр асуулт. За одоогийн байгаа хот төлөвлөлтөнд энэ 20 минутын хот концепт нийцж байгаа юу? Нэгдүгээрт. За үгүй бол энэ мэдээж таны танилцуулсан сая энэ презентацийг харлаа. Маш их ихээхэн одоо цаг хугацаа, хөрөнгө мөнгө бас шаардлагатай юм шиг харагдаад байна. Жишээ нь одоо Улаанбаатар хотын үйлчлэгээ, за том офисууд гэдэг юм уу тэг бүгд төвдөө одоо төвлөрсөн байдаг. Тэгэхээр энийг бас яаж шийдэж байгаа вэ энэ үзэл баримтлалаар? За 2 дугаар асуулт нь зарим хороолол гэр хорооллын бүсэд энэ эмнэлэг, сургууль, соёл, спортын төвөд одоо хангалтгүй байгаа. Тэгээд энэ үйлчлэгээний хүртээмжийг одоо бүх дүүрэг тэнцвэртэй байлгахад одоо хэрхэн яаж төлөвлөсөн байгаа вэ гэдэг талыг бас асууя гэж бодлоо. За тэгээд ингээд хамгийн сүүлийн асуулт нь бол асуулт биш, ерөөхдөө бол санал байгаа. Тэгээд энэхүү санал нь болохоор энэ 20 минутын хот гэж одоо ямар хотын загварыг хилээд байгаа вэ гэдгийг иргэд бол бас бүрэн дүүрэн ойлголттой байхгүй байна. Тэгэхээр бид нэр иргэдийнхээ саналыг, иргэдийнхээ дэмжлэгийг авч иж энэ одоо үзэл баримтлалыг түгээхэд маш чухал үүрэгтэй гэж бодож байна одоо. Тэгэхээр энэ тал дээр сургуульд мэдээлэл яаж хийх вэ? Ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Ялангуяа одоо энэ Сүхбаатар дүүрэг дээр те Сэлб 20 минутын хот гэж загварыг бас боловсруулах гэж явж байна. Маш их асууж байна иргэд. Энэ ямар загварыг, ямар хотыг хилээд байгаа юм бэ? Одоогийн байгаа Улаанбаатар хот маань хэрхэн өөрчлөгдөх юм бэ гэдэг одоо асуултуудыг байнга асуудаг. Тэгэхээр энэ тал дээр одоо яаж сургуульд мэдээлэл болон мэдлэгийн чанартай зүйлсийг төлөвлөсөн байгаа вэ гэдэг асуултыг асууя. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Тэгээд иргэндээ ээлтэй, хүн төвтэй энэ хотыг бий болгох энэ хамгийн чухал бодлогын баримт бичгийг боловсруулж байгаа та бүхэнд бас амжилт